Улсын бүртгэлийн багц хуулийн шинжилсэн найруулга 2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиас иргэний бүртгэлийн дараах 10 үйлчилгээнд харьяал харгалзахгүй бүртгэхээр болов. Үүнд дөрсний, гэрэлсний, гэрлэлт дуусгар болсны, гэрлэлт сэргээсний, иргэний байнга оршин суугаа газрын хаягийн, эцэг гих тогтоосны, нас барсны, иргэний үнэмлэхийн, биеийн давхцахгүй өгөгдлийн, үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын бүртгэл тус хамаар иргэн таны шилжил хөдөлгөөний бүртгэлийг зөвхөн шилжин ирсэн сум, хороонд хөтлөхийг анхаараарай. Бүртгэлийн байгууллага өөрт байгаа дараах 14 мэдээллийг иргэнээс авахгүй. Үүнчлэн иргэний бүртгэлийн гэрчлэгээний тоог цөөлж, төрсний, гэрэлсний, нас барсны гэрчлэгээг олгохоор боллоо. Мөн үндэсний гадаад паспортыг насан туршидад 10 жил, хүүхдэд 5 жилийн хугацаатаагаар олгохоор болов. Иймэрхүү улсын бүртгэлийн үйлчлэгээг олон улсын чиг хандлагад нийцүүлж, шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй байх нөхцөл бүрдлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газар